TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. За сайн байцгаана уу? Би сэтгэл зүйч мэрэгжилтэй. За сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй хүмүүст зөвлөгөө өгөөд одоо багагүй хугацаа өнгөрөөсөн байна. Миний анхны үйлчлүүлэгч Пүүжэ гэдэг залуу байсан юм. Би тэрнтэй уулзаад за одоо надад хэлмээр байгаа зүйл байна уу гэж асуудал тэр мэлмэрт л уйлж эхэлсэн. Бүр 40 настай хүн шүү дээ. Яг хөөгч шиг мэгшиж байсан нь яана. За би амьдралаа сүрүүлж эхлэе. Эхнэр маань хөөгтүүд аваад явчихсан. Яаж энэ бүхнийг буцааж хэмэнд нь оруулахаа мэдэхгүй байна гэж тэр хэлсэн. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт гэрлээ Жимсээ хоёр нь байна. Сонсогчдынхаа энэ өдрийн амар амгалан айлтгая. Та нар маань 7 хоногийн туршид дааз жаргал амар тайвнаар дүүрэн байв уу? Бид нар сая Пүүжэгийн түүхийн талаар сонслоо штэ. Уур бухимдал бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон түүнийг яаж илэрхийлэх ёстойг сэтгэл зүйч зөвлөхөөсөө бүгдээрээ хамтдаа сонсцгоё. Марлаа нэвтрүүлэгтээ тавтай морилно. За баярлалаа. Юуны төрөнд бид хувь хүнийхээ нууцыг хадгалах үүднээс Пүүжэ гэдэг одоо зохиомол нэр өгсөн байгаа. За Пүүжэ маань уг нь бол эхнэр хүүхэдтэй маш их хайртай. Гэтэл эхнэр нь тэрэнд одоо хангалттай. Цаашид би чамтай хамт амьдарч чадахгүй. Чиний энэ уур уцаар хэцүү аашнаас чинь болоод яг л тамд амьдарч байгаа юм шиг байна гэж хэлээд яваад өгч гисэн. Пүүжэд хэцүү байсан бахал та тий. Эхнэрт нь юу хэцүү байсан болоо гэж бодогдож байна. Яг зөв. Тэгэхээр Пүүжэгийн өөрийнх нь хэлснээр бол тэр их төргөн ууртайг юм л дээ. За дүрсхийгээд уралсан л бол шууд ингэ зохиод авдаг. За тэгээд ч зогсохгүй бүдүүлэг одоо хараалын үг бол маш их хэлдэг. За эхнэр хүүхэд нь энийг цаашаа төвчгээ байгаад Пүүжэг орхих шийдвэр гаргасан байгаа. За бид уур уцаар нь гэр оронд яаж нөлөөлөд байгааг нэлээд удаа ярилцсан л да. За Пүүжэгээс гадна Жага гэд нэг залуугийн тухай бас ярив. Бас нэг уур уцаар бохимдлоо зогсуулж чаддгүй залуу байгаа юм. За эхнэртэйгээ гэр бүлийн бизнес эхэлсэн байна. За Жагагийн ярьснаар эхнэр нь хийж байгаа ажилдаа хайхрамжгүй ханддаг болохоор маш их илүү зардал гаргаад байдаг юм л дээ. За гэхдээ Жага уур бухимдлаа өөр байдлаар гаргадаг. Уурлаж хашгирч эхнэрээ бол цогтгүй, харин дотроо л ингээ хадгалаад буглаад байдаг. За Пүүжэ шиг хашгичаад эхлэх юм бол уурлаж байна гэдэг одоо хүн мэдгэд амархан штэ. За харин Жага бол гаднаа ерөөсөө илэрхийлдэггүй. Бүх зүйл хэвэн юм шиг л байж байдаг. За эхнэрээ хайрлаж халамжлах нь бол хэвээрээ. За Жагагийн аав ээж нь уурлах бол буруу, муу гэж заадаг байсан болохоор уур бухимдлаа ингээд дотгошоогоо хураагаад байдаг байсан байна. Жага шиг хүнтэй амьдрал ер нь амар юм шүү тий. Хашигчаал нөө зогчоол одоо цохиж аваал тий. Яшиг төг болоод байхгүй тий. Тэгтээ бас нөө сэтгэл хөдлөлөө одоо илэрхийлэхгүй одоо сэтгэл хөдлөл мэдрэхдэггүй байгаа хүнтэй амьдрах нь бас хэцүү юм шиг тий. Яг зөв. Тэгэхээр хэрвээ уурлаж байгаагаа ингэ нуугаад байвал хорсож зэвүүцэж эхэлдэг. Хүйтэн хүндий болж тэгээд огт уурч нь хүрэх одоо тийм юм болоогүй байхад өгөөцсөн үг чулуудаад л гэсэн үг. За эсвэл одоо уурлаж бохимдох юм болоогүй байхад гинэт дэлбэрч бас магадгүй тий. Одоо зөндөө удаан барьж байгаа. Тийм үедээ анх ууралсан хүндээ биш өөр хүнд уураа гаргачихдаг. За ингэж уура дотроо хадгалах нь өвчин болох тохиолдол бас их байдаг байхгүй юу? За Жага ходоод нь их өвддөг, бас даргалт нь ихсдэг байсан байгаа. Тэгэхээр яг энэ уур бухимдал чинь ийм хоёр замаар л илэрдэг юм байна шүү дээ тий. За нэг нь уура гадагшаа ингээ гаргаад хашгичиж бусдыг цохих байдлаар гаргаж яхад тий. Нөгөөх нь нуугаад өөртөө ингээ дотроо хадгалж байна. За тэд гаднаа зүгээр ч юм шиг одоо юу ч хэлдэггүй. Гэхдээ энэ хоёр арга зам бол ингээ хоёулаа эргэн тойрныхоо хүмүүст болон өөртөө асар их хор хөнөөлтөй байгаа юм л да. За буруу үйлдэл, буруу харилцааг л гаргаж ийн гэсэн үг. Та найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийг яг одоо сонсож байна. Энэ дугаарт сэтгэл зүйн зөвлөгч маань оролцож байгаа. Тэгээд өнөөдрийн сэдэв маань уур бухимдлаа илэрхийлэхдээ гадагш гаргах болон уур бухимдлаа дотроо нуух гэсэн хэлбэрүүд байдаг талаар бид нар ярьж байна. Тэгэхээр ер нь уурлах ч ер нь муу зан чанар юм шүү.
Яг сайн байх уу? Мэдээж уурлах нь буруу гэж одоо бид боддог тийм ээ. За гэхдээ бид нийгэмд гарч байгаа түүхэн өөрчлөлтүүдийг ажиглаад үзэх юм бол шудраг бос зүйлд уурлаж бухимдсан хүмүүс энэ өөрчлөлтийг одоо бий болгодог. За тэднийг нэгтгэж хөдөлгөж байгаа одоо тэр хүч нь уурнаас гарч байгаа гэсэн үг. За уур бухимдал бол маш хүчтэй сэтгэл хөдлөл. Одоо ихэнх тохиолдолд хор хөнөөлтэй арга замаар илрээд байдаг нь л жоохон тоогүй зүйл л дээ. Хэрвээ тодорхой зорилготой ашиглах юм бол альвааг өөрчлөх түлхүүрч бас байж болно. Тийм зорилгын үүднээс гайхалтай удирдагч нар бас төрсэн тохиолдол байгаа. За уураа хэрхэн гаргаж байгаагаар сайн эсвэл муу зүйлийг ч хийж болдог гэсэн үг л дээ. Тэгээ би бас заримдаа боддtiin яаж уураа зохицуулт юм бол тоогоо гэл. За хэрвээ та нарт уур уцаартай холбоотой асуудал байх юм бол таны уур уцаарын цаана юу байгаад байгааг бодоод үзэх хэрэгтэй л дээ. За өөрөөсөө ийм асуултуудыг асууж болно. Надад чухал шаардлагатай хэрэгцээтэй зүйл байна уу? За би энэ хүнээс хэтэрхий их зүйл хүсэж байгаа юм биш үсттэй тий? Би айж байгаа юу? За бас би бусдад ашиглагдаад байгаа юм шиг санагдаж байна уу? Энэ хүн миний сэтгэл санааг шархлуулахыг хүсэж байна уу? Ийм асуултуудыг өөртөөсөө асуугаад үзэх хэрэгтэй байх нэ. Заримдаа би яг уурлахаараа яг тэр болоод байгаа юмдаа биш харин өмнө нь болоод өнгөрсөн хийж байсан зүйлүүд нь л санаанд ороод уурлаад идэг байхгүй юу? Тэгээ бас жижигхэн асуудлууд зэрэгцээд хэрээс хитрээд одоо нөгөө том болчхоор нь бас миний уур хүрээд идэв. Харин тэгээд би бас өөрөөсөө бас нэг хаяа асуудیں۔ Энэ асуултыг тэгээд би яг энэ асуудалд одоо бухимдаад байна уу? Эсвэл өөрийн өмнөд одоо бухимдаад байна уу гэж асуух хэрэгтэй санагдтыг. За ингэхээр өөрийнхөө мэдрэмжийг нээлттэй бас хэрхэн эвтэхнэр гаргаж сурах вэ гэдэг талаар одоо бүгдээрээ ярилцъя тий. За юуны түрүүнд дотныхоо найзтай ярилцж болно. Заримдаа өөрт дод тулгарч байгаа асуудлыг хүнд ярихаар одоо болоод байгаа зүйлээ арай тодорхой хардаг штеп. За тэгвэл хүнтэй биш асуудалтайгаа бас нүүр тулж чадна гэсэн үг. За болж өгвөл сэтгэл санаагаа бүр их уудлаад илүү сайхан яриад үзэх хэрэгтэй. Тэр нэг пүүжэ маань юу нь яг яасан бэ? За пүүжэ шиг хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ зогсох хэцүүлдэ. Харин өөрийгөө тайвшруулж сурах хэрэгтэй. Та одоо пүүжэтэй төстэй юу? Гинэт ингээл уурлал тэгэл дараа нь уучлалт гуйдаг ч юм уу тий. Хамгийн ихэнд хийж байгаа дасах зүйл бол уур цугалч нь хүрээд за ингээл бичин чичрээд эхлэх юм бол өөртөө хэлж сурах хэрэгтэй. Зогс. Гүнзгий амьсгаав. Тэгээд амьсгаагаа аажуу болтол тоолох ч юм уу тайвширч сурах хэрэгтэй. Эдгээр аргуудыг ер нь хэрэглэх хэрэгтэй л дээ. Тэгээ миний бодлоор пүүжэ уурлаагүй байх үедээ бас энэ шин дадлыг суулгах, дасгал хийх нь зөв баха гэж боддог тийм. Яг зөв гэрлээ. Амьсгалын дасгал хийн гэхээр инээдтэй санагдчихэж магадгүй л дээ. Гэхдээ бид нар угаасаа л нөгөө нэг амьсгалдаг штеп гэж бодохоор энэ хийж болохоор зүйл юм шиг бодогдод байна тий. Тэгэлгүй яах вэ? Бид амьсгалаа хянаж алгуур тайван болгох дасгал хийх хэрэгтэй л дээ. Ер нь бол за бас нэг юм байна. Уурлаад тесэрч гээд байх юм бол тэр орчин түр орхиж болно. Тэгвэл одоо өөрийгөө захирах, тайвшрах цаг гарна шүү дээ, тийм ээ. За нөгөө хүндээ удахгүй эргэж ирээд ярилцъя гэж хэлэх хэрэгтэй бас. За хэдэн хором хэртээ өөр юм хийж уур хүргэсэн бодлыг одоо сарниулна гэсэн үг. Нүур явгаах ч юм уу, магадгүй уурлахаар нүур чинь улааж халууд өгжиж болно шүү дээ, тий. За эсвэл дотор чинь тесрэх гээд байгаа энергийг гаргахын тулд түргэн алхах хэрэгтэй. За ямартай ч харамсах зүйл хийхээс өмнө би чинь салгалхаа болж бодол чинь тогтвортой болтол өөртөө хугацаа өгөөрэй гэж зөвлөмөр байна. За түүний дараа асуудал руугаа орж болно. Тэгвэл арай шийдвэр зүгээр нөлөөлнө гэсэн үг. Тэгвэл бүгд нөгөө нэг өөрсдийнхөө зүгээс уурын талаар ярьлаа штэ. Тэгвэл одоо тэгвэл ууртай байгаа хүнтэй бид нэр яаж харилцах хэрэгтэй вэ? За энэ бол тухайн нөхцөл байдлаас шалтгаална л да. Хэрвээ чамайг зохиж магадгүй бол өөрийнхөө аюулгүй байдлыг бол бодох хэрэгтэй шүү дээ. За онцгойлоод бүр захиж хэлэхэд согтуу хүнтэй ерөөсөө маргах хэрэггүй. Зугтгал хэрэгтэй. Тэр ч өстө цагийн гарцлах байх та тий. За ерөнхийдөө бол хариу эсэргүүцэхгүй байх нь дээр л дээ. Тэгвэл байдал улмал дорддог. Тэд сэтгэл санаа нь ямар байгааг сайн анхаарах хэрэгтэй.
юу ярих гээд байгааг нь сонсож ойлгож байгаагаа бас илэрхийлээд өгвөл сайн л да. За уурлаад хашигчаад байгаа бол ухтаа одоо ингээд дотроо айж ийн гэсэн үг. Сэтгэл нь шархалсан ч байж магадгүй шүү дээ нөгөө хүн чинь тийм ээ. За чамд ямар байгааг ойлгож байна гэх мэтийн зүйлийг одоо хэлж болох юм. Чамайг сонсох чадвартай болж тайвшрах хүртэл нь өөрийгөө хамгаалах ямар нэг юм хэлээд бол хэрэггүй. За дараа нь тэдний уур хилэн гэр бүлийн харилцааг ямар их эвдэж байгааг хэлж болох юм. Уур уцаарын асуудал байгаагаа зөвшөөрөх юм бол сэтгэл зүйн зөвлөх, сэтгцэн эрүүл мэндийн ажилтан, за эсвэл өөрчлөлт гарахад нөлөөлөх зөвлөгөө өгч чадах тийм хэмжээний хүнтэй уулзахыг санал болгох хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ нөгөө жагаа шиг асуудлаасаа зайлсхийхин тулд уураа нухан сайн арга биш л дээ тий. Тэгээд ийм хүмүүс байвал уур бухимдлаа шударгаар илэрхийлж одоо сурах хэрэгтэй юм байна тий. Уур хилэн уцаар бухимдал гаргах тэгээд бас нөгөө төвчээрийн талаар сонирхолтой яриа өрнүүлж чад баярлалаа. За баярлалаа. Та нартай ч гэсэн маш их баярлалаа.
Эцэгчин бидний хүүхдэж өглөө бүхэнд орой болгон орох бүгд чинь гарах болгонд үлэх үе чинь байсан дуулахч тэр чиний танд Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээр дамжуулан та нартайгаа хамт байгаа нь үнэхээр сайхан байдаг. Тэгээд бид уур уцаараа илэрхийлдэг өөр хэлбэрүүд байдаг талаар ярилцаж байгаа лээ. Тийм шүү. Тэгээд бид нар амархан уурлаж, дэлбэрч хүмүүс рүү хашгичиж бүр зохиод авах хэмжээний хүмүүс бас бидний донд байдаг шүү дээ. Харин тэгээд бид уур бухимдлаа нууцдаг эсвэл чимээгүй дарангуйлж өгөөдөн үг одоо мушгиж суудагч байж магадгүй тий. Тэгээд нөгөө хүн маань юу болоод байгааг юу буруу хийснээс мэдэхгүй ч бас байж магадгүй. Тэгэхээр яг үүнтэй холбоотой өнөөдрийн түүхийг ярьж өгөхөр чимгээгч маань студид маань ирсэн байна. Тэгээд Библиэд яг уур уцаарын тухай юу хэлсэн байдгийг болоо. Тэгээс чимгээгч маань нэвтрүүлэгт маань дандаа ирж оролцдогт баярлалаа. За баярлалаа Жимсээ. За би ч гэсэн бас та нартайгаа ингээ нэвтрүүлэгт хамт оролцохтой их дуртай байдаг шүү. Ингээ хамтдаа бид нар бас түүхээ ярьцгаадаг тийм ээ. За ер нь бол энэ ямар нэг зүйлд хагартлаа уурлна гэдэг бол үнэхээр хэцүү шүү тийм ээ. Тухайн үед бол одоо бид нар ч бүр хамаг контрол алдчихдаг шүү дээ. За тэгэл амьдралд одоо янз бүрийн юм болно. За нэг удаа би бол бас нэг тэгж одоо олон л уурлсан байх тоо. Ямар ч байсан нэг удаа их уурлснаа би сандгийг. Ер нь бид нар уурлахаараа яг ямар үйлдэл хийдэг юм болоо тийм ээ. Одоо пүүжэ шиг хажуудаа байгаа хэн нэгнээ дэвсээд авт юм уу? Бидний уур уцаараас одоо дэрэгдэх хүмүүс маань хайртай хүмүүс энэ маш их залхаж байгаа, маш их хохирлыг амсаж байгаа бас тийм ээ хамгийн гол нь. Тэгэхээр Бурхны үг Библиэд ингэж бичсэн байдаг л да. Эфес 4:26 уурлавч нүгэл бөөлдөө гэж. Буруу зүйл хийхгүйгээр уурлаж чадах болов. Бурхан биднийг өөрөө бүтээсэн болохоор сэтгэл хөдлөлийн маань тэр л өөрчилж чадна шүү дээ. Тэр биднийг маш сайн мэддэг бөгөөд уурладаг юм аанч бас мэднэ. Гэхдээ бид уурлаад эхлэх үедээ бас нэг бодож үзэх хэрэгтэй. Түрүүн сэтгэл зүйч маань бас хэллээ шүү дээ. Уурлаад эхлэх юм бол зогсоод амьсгалаа аажуу тайван болгох цаг гаргаарэ гэж ярьлаа тийм ээ. Тэгж чадвал бусдыг өвтгөж сэтгэл санаанд нь шарах үүсэхээс өмнө одоо тэр дараагийн айхтар болох үйл явдлаас бас зогсоож чаднаа гэж хэлж байна. За Библийн Эфес номын 4:26-ад ууран дээр чинь нар бүү жаргаг гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байгаа үсттэй тийм ээ. Энэ бол маш чухал үг. Уурлаад удаан байж болохгүй шүү л гэж хэлж байгаа. Одоо өдөр нь уурлажгаад маргалтчаад тэгээ өдөш орой болтол дүрлцээд байх юм бол ер нь шөнөн чи яаж унтаж амрах вэ тийм ээ. Ууралсандаа хин нэгнийг мэдээж гомдоож таарна. За тэр хүн чинь бас унтаж амарч чадахгүй. Орондоо орж унтахаасаа өмнө асуудлаа шийдчих юм бол их сайн шүү. Тэгтээ мэдээж бүтэн өдөр чинь уурлаад унтахаасаа өмнө шийдэрээ гэж хэлж байгаа юм биш шүү дээ. Тэгвэл энэ ямар нэг утга учиргүй зүйл болно. Тэгэхээр Библиэд Иесусийн их олон сэтгэл мэдрэмжийг харуулсан түүхүүд байдаг л да. Аз жаргалтай, гунигтай, гашуудан уйлсан гэд одоо бидэнтэй л адилхан хүний мэдэрч болох мэдрэмжүүд түүнд байдаг болохоор тэр биднийг сайн ойлгодог. Гэхдээ тэр буруу зүйл, гэм нүгэл алдаа дутагдал гаргаагүй. Би та нарт Иесус маш их ууралсан түүхийг ярьж өгөө. Юудэчүүдийн дээгүр өнгөрөх баяр болж байлаа. Энэ баярын утга учир нь Египтийн боолчлолоос гарахт нь Бурхан хэрхэн тусалсныг санан дурсаж тэмдэглэдэг юм баяр юм. Иесус дагалдагч нартайгаа хамт Иерусалим дахь сүм рүү явжээ. Гэтэл сүмийн эргэн тойрон хаасайгүй худалдаачид өхөр хонь тагтааг өргөлд зориулан худалдаж байж л тэ. Тэгээ бүр мөнгө сольдог чэнжүүд хүртэл байсан байна. Иесус олсоор хийсэн ташуур авч тэднийг ороолгож сүмээс хөөж хонь малыг хашаанаас нь гарган зооснуудын тараан цацаж ширээнүүдийн хөмрөн хайж. Тэгээд тагтаа зарж байгаа хүмүүст
Наадхаа аваад эндээс гар. Миний эцгийн гэрийг 8-ны газар бүү болго гэлээ. Дагалдагч нар нь үүнийг хараад бичээст таны өргөөний төлөөх зүтгэл намайг залгих болно гэж байдгийг санаж. Есүс үнэхээр уурлсан гэдгийг түүхээс харж болохоор байна тийм ээ. Яагаад тэгж их уурлсан юм болоо? Миний бодлоор тэр нь их л ариун газар байх хэрэгтэй ах гэж бодож ин тий. Тий. Сүмэн Бурхан эцгээ магтан алдаршуулах ёстой газар байгаа үсттэй тий. Тэгтэл энэ ариун газрыг хүмүүс ашиг хонжоо олох газар болгожээ. Үнэн Бурханд мөргөн залбирахаар харь хүмүүс очиж болдог сүмийн гадна хэсэг байсан. Гэтэл 8-ачд суучхаар хүмүүс хаан цуглаж мөргөж залбирах юм бэ тийм. Зүгээр нэг 8 биш, бүр өргөлд зориулсан мал амтныг байж боломгүй өндөр үнэтэй зардаг тийм газар болгочихсон байхгүй юу? Есүс уурлах нь зөв байсан байна уу? Түүний дагалдагчид энэ үйл явдлыг хараад иш үзүүлэгчийн хэлсэн үгийг сандаг. Хэрвээ хэн нэгэн шудраг бусыг өгүүлдэж бусад хүмүүсийг зоож байгааг харах юм бол бид бас уурлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд уур хурч байгаа учраас нөхцөл байдлыг өөрчлөх тийм үйлдэлийг хийдэг шүү дээ. Энэ дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдэд надад ч гэсэн ялгаагүй тохиолдож байгаа шудраг бус зүйлсэд би бол одоо бас яг уурлан бухимддаг л да. Тийм болохоор л одоо энэ зовж зүдэрсэн, учраа олохгүй байгаа хохирсон эмэгтэйчүүдэд туслахыг үнэхээр их хүсдэг. Тэгээд энэ найдвар доторх эмэгтэйчүүд байгуулгын үйл ажиллагаанд оролцдог л да. Эмэгтэйчүүд сайхан амьдарч чадах зүйлээ хийхэд туслах нь миний хүсэл. Хүмүүс бүгд эр эм ялгалгүй Бурхны хайрыг мэдрээсэ гэж би хүсдэг. Есүс хүн бүрийн төлөө зовлон амсаж амиа зориулсан гэдгийг өөрт нь итгэж сураасай гэж хүсдэг л дээ. Тэгэхээр ер нь бид одоо уурлаж болох ч бидний үг үйлдэл маань бусдыг гомдоож шархлуулах зүйл хийхгүй байхын тулд Бурхны үгийг санах нь чухал юм байна тийм ээ. Тэгээд уурлавч нүгэл бүүүлдэ гэсэн байна шүү дээ. Амьдралд чинь таныг уурлуулах зүйл байна уу? Бурханд хэлээд асуудлаа хэлж туслахыг гуйх юм бол Бурхан таныг ойлгоно. Бурхан хэлэхдээ Яков 1:19 хайр тах дүүнэр минь үүнийг мэдгтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэнд хойрог байг гэсэн байгаа. Ер нь их санаж явах үг байна. Тэгээ хамтдаа дахиад нэг хэлээ те. Хайр ах дүүнэр минь үүнийг мэдгтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэнд хойрог байг. Хэрэг бид энэ үгийг бүгдээрээ одоо дагаж мөрдөх юм бол энэ дэлхий илүү сайхан болох юм байна гэж бодож байна. Бас дуулал ном Давид хаан Бурхны зан чанарыг тодорхойлон бичсэн байдаг. Тэгээд энэ нь болохоор дуулал номын 103:8-д гардаг. Эзэн өрөвч нэгүүлсэнгүй уурлахтаа удаан хайр нэрлэлээр илбэг баян гэж бичсэн байдаг. Тэгээ Бурхан танд хайртай, бас танд санаа тавьдаг. Тэр танд бас муухай авирлахгүй та уур бухимдлаа зөв илэрхийлэхэд туслаач гэж Бурханаас гуйгаарэ гэж би хүсэж байна. Тэгээд бас бусад хүний уур уцаарыг ч гэсэн шийтгэхэд нь бид нэр тусламжгүй залбирч бас болно шүү дээ. Тэгээд би та нартаа сонсогчийнхаа нэг захиаг уншиж өгье гэж бодлоо. Тэгээд нөхрийнхөө уур уцаартай үед нь Бурханд итгэн яаж одоо хандхаа суралцсан байгаа юм. За. Би найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийг сонсдог болоод удаагүй байна. Танаа нэвтрүүлэг эмэгтэйчүүдэд үнэхээр хэрэгтэй нэвтрүүлэг. Би нэвтрүүлгээ сонсож байгаад амьдрал маань үнэхээр тустай зүйл суралцсан. Нөхөр маань Есүст итгэдэг л дээ. Би Есүсийн цуглаанд явж Бурхныг магтах юм бол нөхөр маань урлаад хаалгаа цоочлоод намайг оруулдаггүй. Би хөршиндөө хэд хонж байсан. Нэг өдөр би цуглаандаа бусад итгэгчдийн хамт байж байтал нөхөр маань ирж өснөөс маань чирэн маш их зодсон. Яагаад ч юм би нэг их амар тайван мэдэрч огт уйлаагүй. Түүний уур уцаар намайг Бурхнаас холдуулж чадаагүй. Нөхөр маань ч үнийг ойлгоод дахиж намайг зодоогүй. Танаа нэвтрүүлгийг сонсож байгаад хорсол зэвүүцэхгүй байх тухай сурсан болохоор би нөхөртэйгөө тэмцэлдэж зэвүүцдэггүй. Эфес 4:32-т Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд гэсэн байдаг. Баярлалаа. Тэгээд эрхэм сонсогч танд баярлалаа. Биднийг үргэлж урамшуулж дэмжиж байдагт үнэхээр их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг төхөж байна. Тэгээд бидэнтэй
таас холбогдоорой. Та нараас зөндөө олон урмын үг, гэрчлэлүүдийг сонсох сайхан байдаг шүү. Тэгээд бурхан та бүхнийг ивэх болтугай. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.